Өдрийн мэнд амар баясгаланд хэд дээр ирж идэв. Тэгэхээр энэ нэг 7 хоног англи хэл зааж байна. Өнөөдөр 3 дахь өдрөө заагаад тэгээ зааж явах ярьтаа нэг сансан юмнуудаа бас видео болгоод орхичих гэж бодоод энэ нэрээ хийж байна. Анхан шатан дээр ялангуяа ажиглагддаг хүүхдүүд би ихэнхдээ орчуулга хийх чинь үг зээжлэх дөрмөө юм мэдэх нэг хамгийн гол аргуудын нэг л дээ. Одоо орчуулга хийж байгаа. Анхан шатны хүүхдүүдээр орчуулга хийх хэллэлээр заримдаа Google Translate дээр бүтэн өгүүлбэрээр нь орчуулж чаддаг. Би энэ хамгийн их эсэргүүцээд байгаа. Тэр мэдгүйгээ орчуулад тэр өгүүлбэр дотор чинь мэддэг ганц хоёр тэр угаасаа тэр өөрийнх нь төвшин таарсан өгүүлбэр өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр мэддэггүй ганц хоёр өгүүлбэрээр орчуулад өгөө орчуулад өгөө холбож найруулах нь өөрөө хийх хэрэгтэй. Тэгэхгүй бүтэн өгүүлбэрээр орчуулж чадаар чи биш Google Translate орчуулах хийж байгаа болж байгаа байхгүй. Тэгэхээр чанд өөрс чинь юм сурахгүй үлдчихвээ гэж бодоод Translate ашиглаж болно. Гэхдээ үгээр бүтэн өгүүлбэрээр биш үг үгээр нь орчуулад өөрөө холбоорой гэж хэлэх гэсэн юм аа.